Сайн байцгаана уу та бүхэнд. Манай дэлхийд алдартай арилжаачдыг танилцуулдаг булангийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт хамгийн энгийн арилжааны аргачлал болох тренд дайны аргачлалыг ашиглан арилжаа хийдэг Futures арилжаачин Victoria Duke-ийн талаар танилцуулж байна. Тэр сошиал орчинд өөрийн арилжааны аргачлалын сургалт, арилжааны санаануудаа Tory Trades нэрээр хуваалцдаг бүтэн цагийн арилжаач юм. Та гайхаж үш магадгүй тул юуны өмнө та бүхэнд Futures-ийн арилжаа гэж юу болох талаар тайлбарлаж өгье. Futures арилжаа гэдэг нь бирж дээр арилжаалагдж байгаа хувьцаа, түүхий эдүүд, индекс, валют зэрэг бүтээгдэхүүнүүдийн хан шиг тодорхой хугацааны дараа өсөх эсвэл унахыг таамаглан худалдаж авах эсвэл зарга захиалагын арилжаанд оролцох арилжааны нэгэн төрөл юм. Бидний мэддэг CFD арилжаанаас ялгаатай нь урьдчилж тодорхой хугацаа заадаг, мөн бирж дээр арилжааны гүйцэтгэлүүд нь явагддагаараа ялгаатай. Анер нэг зүйлийг хэлэхэд хэрэг та бүхэн арилжааны төрлүүд болох stock trading, forex trading, futures trading, CFD, crypto trading, commodities trading, option trading гэх мэт арилжааны төрлүүдийн талаар илүү нарийн мэдээллийг хүсэж байвал энэхүү бичлэгний доор комент үлдээгээрэй. Мөн брокеринг компаниудын төрлийн талаар илүү нарийн мэдээлэл агуулсан контент бэлтгэн хүргэж болно шүү. За ингээд үндсэн сэдв рүүгээ оръё. Америкийн нэгдсэн улсын Нэшвилл хотоос гаралтай 32 настай бүтэн цагийн арилжаачин Тори 9 жилийн өмнөөс анх аав гахыгаа даган хувьцааны өдрийн арилжаа хийж эхэлсэн бөгөөд сүүлийн 2 жилд Futures-ийн зах зээлд уртын арилжаа хийж өөрийн арга барил, арилжааны сэтгэл зүйн талаарх сургалтуудыг сошиал медиа ашиглан бусдад түгээж эхэлсэн байна. Анх тэрээр 23 наснда аав гахыхаа ажлын өрөөнд очиход маш олон дэлгэцүүдийн ард сууж нухацтай бодон ажиллаж байгааг нь харсан байна. Мөн байсыг л order filled буюу захиалга биелүүлээ гэсэн дуу компьютераас нь гарч байхыг сонсоод түүний сонирхол маш их төрж аав гахыхаа гэрт хамтран амьдарч суралцаж эхэлсэн гин. Тухайн үед аав ах нь бусад үеэлүүд болон өөрийн хүүхдүүдтэй байнга зааж өгөн боломжтой гарвал ярьж өгдөг байсан ч жил өнгөрөх тусам зөвхөн Тори л арилжааг ажил болгон тууштай явсан байна. Түүний аав ах нь түнд зааж өгөхдөө аль хэдийн 30 гаруй жил арилжаа хийсэн туршлагатай нэгэн байжээ. Тэрээр хэлэхдээ миний аав ах яг миний хажууд сууж байгаад арилжааны тухай байнга тайлбарлаж өгдөг байсан. Намайг бүтлгүүдэх болонд миний бүтлгүүдлийг сайн болон муу гэж ангилж арилжаанд алдах нь сайн зүйл. Алдаанаасаа суралцаж байж ирээдүйд ашиг олдог арилжаачин болж чадна. Гол нь хэд удаа алдлаа гэд бууж өгч болохгүй гэж сургадаг байсан. Мөн миний аав ах тэний хамгийн ихний хамгийн том зорилго бол арилжааны дансанд байгаа мөнгөө алдахгүй байх. Алдахгүй байж чадвал ашиг өөрөө ирдэг гэж тэр сургадаг байсан гэжээ. Түүний хөрөнгө болон гэр бүлийн талаарх мэдээлэлний стил байдаггүй боловч оролцсон нэвтрүүлгүүд дээрээ тэрээр өөрийгөө долларын саятан болсон тухайга итгэлтэйгээр хэлдэг байна. Одоогийн байдлаар тэрээр нэг арилжаанаасаа $1000 алдаж 20-40 мянган долларын ашиг олдог бөгөөд 2025 онд нэг арилжаагаар $50,000 ашиг олдог болох зорилго тавин ажиллаж байгааг нь. За сайн байцгаана уу? За ингээд манай энэ удаагийн дугаарт танилцуулагдж байгаа Futures Trader, Future-ийн contracting арилжаа хийдэг Торигийн аргачлалын талаар хэдүүлээ ярив. За Тори бол ерөнхийдөө тренд лайн ашиглаж арилжаа хийдэг. Сүүлийн 2 жил swing trade хийж байгаа. Гэхдээ position гэх мэтчлээ одоо сараас дээшээ барьдаг биш. Ерөнхийдөө нэг өдрөөс 7 хоногийн хугацаанд ерөнхийдөө арилжаагаа барьдаг юм байна лээ. Тэгээд Торигийн YouTube, Tory Trades гэдэг YouTube сувгаас нэлээдэн бичлэгүүдийг нь үзэж яг ямар хөө шинжилгээ яаж хийгээд байна гэдгийг нь хараад одоо дараах зүйлсийг ерөнхийдөө анзаарсан, ер нь ойлгосон. За тэгэхээр эхний ээлжинд swing trade хийдэг учраас юу яд юм бэлээ? Daily-гийн time frame-ээс эхлээд доошоогоо 4 цаг, 1 цаг тэгээд оролтоо 5 минут дээр хийж байгаад ерөөхдөө оролтуудаа хийдэг. Одоо 5 минут дээр шинжилгээ хийж байгаад оролтуудаа хийдэг. Эхний ээлжинд ер нь day trade-с тренд лайнаа татаад юу яд юм бэлээ? Чиглэлээ тодорхойлдог. За ерөөхдөө харахад яг одоогийн байдлаар бол за bull болон bear гэдэг юуг татдаг, тренд лайн татдаг. За энэ бол bullish trend line буюу өсөлтийн тренд лайн. За ингээд явах юм бол за энэ
энэ дээр олон зохигдсон. Ерөнхийдөө тэрээр хэлэхдээ тренд лайныг 3 touch буюу 3 удаа зогсон тренд лайныг илүү түлхүү ашигладаг юм байна лээ. За тэгээд энэ дээр болохоор энийг улаанаар татчихъя. Уналтын тренд лайн улаан. За ингээд daily дээр ерөнхийдөө нэг иймэрхүү дүд зураг харагдаж байна. За тэгээд доошогоо юу яана? Цагаа багасгана. 4 цаг дээр ерөнхийдөө яаж харагддаг вэ гэхээр за 4 цаг дээр сүүлийн өсөлт ингээд явсан. За 4 цаг дээр бол ерөнхийдөө чиглэл маань бол ав чиглэлд явж байгаа юм байна. Platinum гэдэг бүтээгдэхүүн ав чиглэлд явж байгаа. Ав чиглэлд чинь би ногоонор тэмдэглэж байгаа тий. За ав чиглэл 4 цаг ав чиглэлд явж байгаа. За тэгээд энэ чинээс ийм тренд лайн. Торигийн ерөнхийдөө тренд лайны тухайд бол хэд хэдэн яг өмнө нь нэг ашиглаж байгаагүй концепцуудыг бол ярьдсан байлээ. За энэ дээр нэг ийм тренд үүссэн явж байна. Ав чиглэлтэй явж байгаа. За одоо энэ дээрээс одоо ерөнхийдөө энэ чэнэс харах юм бол яг миний өөрийн яг нэг арилжааны таамаглал орохгүйгээр зөвхөн яг торигийн яг хардаг өнцгөөс нь ингээд харах юм бол одоо ав чиглэлд явж байна. Тэгээд энэ дээрээс ирсэн энэ улаан тренд лайныг за энийг 3 удаа зогсон гэдэг нь за энүүгээр ингээд тодорхойлж 3 удаа зогсон энэ тренд лайныг энэ дээр daily time frame дээр ерөнхийдөө эвдчихсэн байгаа учраас ав чиглэлийн арилжаа буюу buy талын арилжааг хийн. За buy талын арилжааг хийхдээ яаж хийх вэ? Энэ бол одоо оролт бол арай өнгөрцөн юм уу? Гэхдээ багсгаарч. За одоо бол ав чиглэлийн арилжаа хийн. Хизээ даун чиглэлийн арилжаа буюу sell захиалгуудыг хийх вэ гэхлээр энэ inner trend line-уудыг сэтэрснээр юу талын уналтын талын арилжаануудыг хийн. Хэрвээ ханш энийг дээшээгээ энэ чиглэлд эвдсэн ч гэсэн буцаад хэрвээ ороод ирэх юм бол pullback-аас нь энэ ав чиглэлийн trend line-ыг эвдэж байгаа учраас pullback-аас нь нэг иймэрхүү маягтай оролт хийн. Хэрвээ энэ trend line дээр ирээд ингээд зохиод яхад ав чиглэлийн арилжаа хийднэ гэсэн үг. Энэ том хэмжээний тренд лайныг энэ дээрээс ирсэн тренд лайныг эвдсэн байгаа учраас ав чиглэлийн арилжаа ерхийдөө хийгддэг. За одоо ингээд энэ зурсан юм дуустгаад за ав чиглэлийн арилжааг ерхийдөө яаж хийдэг вэ гэхээр эсрэг тренд лайн татж байгаа харагдсан. За эсрэг тренд лайн татаад одоо жишээлбэл одоо энэ явсан за стресээс хойш гэдэг чинь энэчнээс эхлээд ав чиглэлийн арилжааг яаж хийх вэ? Тэгэхээр ханш одоо эхлээд энэ дээр таамаглал маягтайгаар за торигийнхоор яаж арилжаа хийх вэ гэдэг тал дээр хэлээд дараа нь өнгөрсөн чартн дээр яаж арилжаа хийх байсан бэ гэдэг дээр нь төлөө ярилцъя. За энэ дээр бол гоё жишээ, энэ бол гоё жишээ гэхээсээ илүү хэцүү. Энэ дээр бол stop loss болон TP-гийн харьцааг яаж тавьдаг вэ гэдэг нь бас их сонирхолтой санагдсан. За энэ дээр ханш аль болох энэ лайн руу хурж ирэхэд чиглэлийн арилжааг эсрэг тренд лайн text style эсрэг чиглэлийн арилжааг хийнэ гэсэн үг. Ханш одоо ав чиглэлийн тренд лайн дээр хурж ирээд энэ дээрээс ирж байгаа энэ тренд лайныг эвдснээр buy чиглэлийн арилжаа хийн. Тэгээд buy захиалга өгсөн бол TP тавьдаг юм байлээ. Тренд лайнаа эсрэг сэтэртэл нь ерөөхдөө арилж байгаа бариулдаг. Stop loss-ыг одоо жишээлбэл энэ дээр ханш за төсөөлөд энэ дээр хүрээд ирчлээ гэж бодъё. Энэ дээр ороод stop loss-ыг энэ тренд лайныг эвдэх эсвэл өмнөх low маягтай энэ доор stop loss-ыг тавиад дээшээгээ open гүйлгэн. За тэгээд яадаг вэ гэхээр ханш
ийшээгээ ингээд ирээд буцаж яваад энэ дээр ойсон тохиолдолд энэ дээр арай юу зурчих. Энэ дээр арилж байгаа ороод stop loss-ыг энэ тренд лайнуудынхаа доор тавьдаг. Одоо нэгэсэндээ авч чиглэл хэрвээ энэ тренд лайныг энэ тренд лайныг доошоо эвдэх юм бол хаш доошоо үргэлжлээд уналтын тал руугаа шилжих боломжтой гэж үздэг учраас энэ дээр buy хийгээд stop loss-аар хамгаалдаг. За энэ дээр buy хийхэд магадгүй ханш ингэж явах юм бол энэ тренд лайныхаа лайнаа дагуулж stop loss-ыг зөөдөг гэсэн үг. Тэгэхээр ханш ийшээ дээшээ гараад ирэх юм бол ханш одоо энэ хэсэгт явж байгаа гэж тооцох юм бол stop loss-ыг энэ тренд лайны доор ханш ингэж явж байгаа тохиолдолд явж хахад stop loss-ыг энэ тренд лайны доор гэх мэтчлэн ингэж тренд лайнаа дагаж stop loss зөөд юм бэлээ. Ашгийг бол энэ чиглэлийнхаа дагуу дахиад тренд лайн татаад явна. За тэгээд ингээд явж хагаад энэ тренд лайн ажиллаад эхлэх юм бол stop loss-ыг ийшээ зөө энэ тренд лайн руугаа. Тэгээд буцаад ороод ирэхэд нь арилж байгаа хаадаг байх жишээний. Иймэрхүү байдлаар ерөөхдөө арилжаа хийдэг юм байлээ. За тэгээд өнгөрсөн түүхтэр ерөөхдөө тооригийнхоор яаж арилжаа хийх байсан бэ гэвэл одоо энэ хэсэг дээр бас хэрэгтэй юм те. Яг яаж арилжаа хийх байсан бэ гэвэл яг тооригийнхоор нэгдүгürt ийм байлээ. Авчиглалын арилжаа хийж байвал одоо buy хийж байвал доотлолт нь явж байгаа тренд лайн хэр хол байна гэдгийг шалтгаалаад рискээ тодорхойлдог. Одоо энэ тохиолдолд энэ бол том. За энийг эдрийг устгачаа. Энэ толгой эргүүлэхээр байна. Энийг улаанаар зурчаа. Энийг ханш ивдснээр гэлэл авч чиглэл рүү шилжиж байгаа гэдэг утгаараа ингээд татаад энэ тренд лайн бол юу яаж байгаа. За энэ хэсэгт явж байгаа гэж тооцъё. За одоо арилжааг яаж хийх вэ гэхээр энэ за энэ дээр тренд лайн татагдах нөхцөл энэ дээр байсан байна. За тэгвэл ийм тренд лайн татагдсан байсан гэсэн үг. За тэгээд энээс өмнөх энэ хөдөлгөөн байхгүй үүсээгүй байсан гэж төсөөлье заяа. За тэгээд ингээ харахад ханш энэ дээр явж исэн. Ханш энэ дээр явж байгаа дээшээгээ ийм тренд лайн ивдсэн. Ингээд татсан байсан ийм тренд лайн ивдсэн. Энэ тренд лайныг ханш ивдэхэд энэ энэ тренд лайн ингэж татагдчихж байгаа. Цэцэх нүцлэн бүрдэнэ. Ханш энэ дээр ойгоод буцаж хахад за энэ нэг тренд байгаа юм байна гэдэг ийм үүснэ. Тренд лайн үүснэ. За тэгээд ханш нэгэнт энийг ивдсэн бол энэ дээр арилжаа хийж эхэлнэ. Яагаад гэвэл ханш авч чиглэл рүү шилжиж байгаа доош унсан энийг ивдэж байгаа. Тэгээд энэ хөдөлгөөн үүснээр энэ тренд лайн татагдж байгаа. За тэгээд long trade хийхин тулд за энэ чинээс арилж байгаа хийгээд энэ тренд лайны доор буюу энэ ханшныхаа доор stop loss-о байрлуулчихна. Энэ тренд лайны доор энэ ловын доор stop loss-о байрлуулчихна. За тэгээд арилж байгаа цааш нь гүйлгээд явна. За тэгээд яаж юу яадаг вэ гэхээр энэ ханш ингээд явж байгаа. Энэ дээрээс ирж байгаа энэ улаан тренд лайныг ивдснээрээ дэшигээ нэг ханшийн хүч илүү өндөр байна гэдгийг тодорхойлж байгаа юм бол. За тэгээд дэшигээ явлаа. Энэ тренд лайнд одоо энэ дээр ийм тренд лайн үүсэж байна. Ийм тренд лайн. Тэгэхээр яах вэ гэхээр ханшийг дэшиг ингээ явуулж агаад stop loss-о зөөгөө явуулчихна гэсэн үг. Ингээд энэ
улаан тренд лайнаа дагаад стоп лосоо зүүн. Стоп ингээд зөөгөл яваад байна. Зөөгөл энэ бол ийм байгаа. Ингээд зөөгдөд явж хагаад хаана арилжаанаас гарах нөхцөл бүрдэх вэ гэхлээр энэ тренд лайныг буцаж эвдснээр арилжаанаасаа гардаг. Тэгэд ерөөхдөө тойрон болохоор энэ стоп лосс одоо ийм юм бэлээ. Ийм тренд лайн бүрдсэн. За одоо энэ дээр дахиад buy гэдэг захиалга өгнө гэж тооцоолъё. За энэ тренд лайн дээр эдрийг устгачээ. Low risk, high risk гэдэг хоёр төрлийн ерөнхийдөө арилжааны юутай. Юуны менежментийн хувьд. За яах вэ гэхлээр за энийг устгачээ. Ханш ингэж явж байгаа доошо буцаж унахад тренд маань ерөнхийдөө энэ чиглийн дагуу үргэлжилж байгаа. Ав чиглэл рүү. За тэгээд тэрээр яах вэ гэхлээр тренд лайнтай ханш ийшиг наашгаа ингэж ойртож ирээд энэ доотлолт энэ үүсэж байгаа үндсэн өсөлтийн тренд лайн руу өөхөх тусам low risk буюу эрсдэл багатай арилжаа хийн. Энэ чи хүрхгүйгээр ирэх юм бол эрсдэл өндөртэй арилжаа гэж тооцдог. За тэгэхээр энэ тохиолдолд ямар хөө байсан бэ гэхээр эсрэг энэ хөдөлгөөн дээр тренд лайн татлаа. Эсрэг энэ хөдөлгөөн дээр тренд лайн татлаа. Тэрийг эвдэхэд энэ дээр арилжаанд орж байгаа. Энэ хэсэг дээр арилжаанд орно. За тэгэд стоп лосс нь харин энэ бол эрсдэл өндөртэй арилжаа гэсэн үг. Хийнэхээр торгихоор. Яагаад эрсдэл өндөртэй вэ гэхээр стоп лосс хол. Стоп лоссыг хаана байрлуулах вэ гэхээр энэ явж байгаа энэ тренд лайныхаа доор байрлуулдаг стоп лоссыг. Тэгээд дээшээгээ ханшаа гүйлгдэг. За гүйлглээ энэ дээр дахиад нэг тренд лайн үүсэж байгааз энэ тренд лайныхаа дагуу ханшаа явсан тохиолдолд стоп лоссоо зөөж явдаг ингээд дээшээгээ зөөж явдаг энэ тренд лайны дагуу. За тэгээд хаана гарах вэ гэхэлэр энэ тренд лайныг ингэж явж байгаад хаач үдийн сэтрэх үед нь арилжаанаасаа гардаг. За нэг тооригийн аргачлал бол нэг иймэрхүү юм бэлээ. Би нэг хит хитэн юунуудыг нь арилжаанд орсон анализ хийж байгаа бичлэгүүдийг нь үзсэн. Тэгээд зарим тохиолдолд бол яг мэдгэдэггүйц шал таазуудыг бол ашигладаг юм байлээ. Одоо жишээлбэл энэ дээр нэг ийм тренд лайн үүсчихсэн. Энэ бол авчиглын тренд лайн гэж тооцоолоо хэдүүлээ. За тэгэхэд ханш энэ дээр ирээд байж хахад мэдгэдэггүйц хай одоо иймэрхүү спорт юунуудыг хардаг. Тэгээд ханш ийм байгаа тохиолдолд энэчнээс арилжаанд ороод стоп лоссыг энэ доороо тавиад гүйлгэнэ. Гэхдээ энэчнээс яагаад оролт хийж байна вэ гэхэлэр энэ өмнөх инвестисэн оройн дэшээ эвдээд одоо breakout хийгээд буцаад pullback хийж байгаад энэ нөхцөл дээр дээрээс ирж байгаа чиглийн эсрэг тренд лайн эвдснээр баталгаажилт бас маягтай болж энэ тренд лайнд эвдснээр тэгээд стоп лосс хол үндсэн энэ явж байгаа тренд лайнаас зайтай юу эргэх тусам зайтай эсрэг тренд лайныг эвдэх тусам стоп лосс холдно. Ойрхон байх тусам стоп лосс ойрхон буюу риск багатай арилжаа хийгдэнэ гэж тооцд юм билээ. За ямсын тооригийн арилжааны стратеги бол нэг тренд лайныг нэг иймэрхүү байдлаар ашигладаг. Тэгвэл бас swing trade маягтай нэг өдрөөс нь 7 хоногийн хугацааны арилжаа хийгддэг учраас нэлээд юутай арилжааны хувьд нэлээд ашигтай арилждаг болчихсон юм байна лээ. За тэгээд энэ бол айгүй элементарны одоо simple буюу энгийн аргачлал та бүхэн ч гэсэн энийг бас туршаад үзэхэд илүүдэхгүй надад бол таалагддیں۔ Аргачлал байна. Угаасаа энгийн аргачлал. Тэгээд нэг контент дээр нэг юун дээр ярьцлаган дээр ерөөхдөө тоорич нь энэ юун дээр сошиал платформ дээр нэлээд юутай эрчийг авж байгаа ютубер трейдер болж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө одоогийн орчин үеийн нөгөө хит нарийн шинжилгээ хийдэг
ICT, SMC стратегиэр арилжаа хийдэг нөхдүүд тоорыг нэлээд буруутгадаг. Хитрхи энгийн шинжилгээ хийж арилжаа хийжнэ гэж буруутгадаг гэж ихэд ярьж исэн. Ер нь бол минийх харвал арилжааны одоо стратеги маань энгийн байх тусмаа илүү хялбар байх гэж бодож байна. За баярлалаа. За ингээд манай энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан бол бусад арилжаа сонирхдаг хүмүүстэй хуваалцаарай.